Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга улсын хурлын гишүүн оюун хорол тус байнгын хорооны гишүүн улсын хурлын гишүүн бэлэгт цогцлмаа нар эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлаа танилцахын зэрэгцээ эмч нартай уулзаж санал бодлыг нь сонсох зорилгоор хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллалаа. За энэ үеэр тус эмнэлгийн ерөнхий захирал Чинбүрэн хорт хавдрын өвчлөл нас баралт дэмжлэгээ мэс засал тусламж үйлчилгээ үзлэг оншилгоо шинжилгээний өнөөгийн байдлын талаар тоо баримттай мэдээллүүдийг танилцуулсан юм а. За элгэний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Азийн орнууд дэлхийн дундажтай харьцуулахад манай улс тэргүүлж байгаа төдийгүй хорт хавдартай гэсэн сонссон хүмүүсийн 65% нь 1 жил хүрэхгүй хугацаанд нас бардаг бол дэлхийн дундаж эсрэгээрээ 60 гаруй хувь нь 3 буюу түүнээс дээш жил байна. За манайд хожуу шатандаа онцлогддог учраас ийм ялгаа гардаг байна. За ойрын 20-с 30 жилд Монгол улсад хорт хавдрын өвчлөл нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагч 3 эрэгтэй тутмын нэг нь 5 эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвднө гэдэг таамаглал дэвшүүлсэн. Тиймээс зогсоо зайгүй урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэхийн мэдээлэл түгэж ард иргэдийг энэ талын боловсрол мэдлэгтэй болгох шаардлага байна гэж ерөнхий захирал танилцуулгадаа дурдлаа. Тэгэхээр зэрэг одоо манай дээр хамгийн их тохиолдод байгаа бэрхшээлтэй нөгөө хүлээгдэл. Тэгэхээр бид нарт хагалгааны хүлээгдэл бол нэг 14-өөс 21 хоног байгаад байгаа юм. Тэгээ энэ чинь хүнд өвчтөй хүнд одоо 1 хоног гэдэг бол маш их хугацаа байхгүй. Тэгэхээр би энэ хүлээгдлийг ерөөсөө маш хүлээгдэл гэж яриад идэв юм. 5 тасагч нь шүү дээ. Нэг бүхэл бүтэн мэслийн тасаг нөгөө улсуудынхаа хагалгааны дэнд цоорхоо зайг хүлээж хагалгаагаа төлөвлөж чадахгүй тийм хүлээгдэлтэй байсан шүү дээ. Энэ олон хагалгаатай тасгууд чинь өдрийн 8 цаг бид нар ч хөдөлмөрийн хуулиар 8 цаг ажиллах ёстой улсууд бол тэр 8 цаг ажиллана гэсэн юм бол байхгүй шүү дээ. Яг амьдрал дээр ерөөсөн наандаж л 4 цагаас илүү 12 цагаас дээш ажиллаа л гэдэг нөгөө хагалгаа нь багтахгүй. Тэгээ яалтчгүй төлөвлөсөн хагалгаагаа орж ир төр өдөртөө дуустдаг. Тэгэл орой 20 цаг 22 цаг байхгүй юу? Өдөр болгон ийм ачаалтай явдаг. За тус эмнэлэг мэс заслын 5 тасагтайч тасгууд дундаа мэс заслын 4 өрөөтэй. Өрөөнүүд дээд хүчин чадлаараа ажилдагч за мэс засал хийлгэх хүмүүсийг доод тал нь 7-оос дээш сар орчим хоногоор хүлээлгдэг байна. Ерөнхий захирал танилцуулгадаа мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэвшилттэй тал байгааг онцолсон. За тухайлбал мэс засал хийлгэсэн хүмүүсийн хаалгаа амжилттай болж эмчилгээ авч байгаа тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж 2018 онд 90% хүрсэн. 2007 онд 1150 хүнд мэс засал хийсэн бол энэ тоо өссөөр 2018 онд 2859 хүнд мэс засал хийсэн. За урдчилсан таамаглалаар 2023 онд 3159 мэс засал хийгднэ гэж тооцоолбол мэс заслын өрөөний хүлээгдэл цаашид улам нэмэгдэхийг онцлон дурдаад тус эмнэлгийн хамт олон байгаа төсөө хэрхэн олон хүнд хүргэх вэ гэдэгт бүх анхаарал боломж нөөцөө дайчлан ажиллаж байгаа гэлээ. 7 хоногийн өмнө бид нар бас Анаам эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхэд тэр Анаам эмнэлгийн ерөнхийлөгч Пак гэж юм байна л да. Тэр бол нийтдээ 22 мянган монголчууд жил болгон гэж байна шүү. Ирж эмчилгээ үйлчилгээ авдгаа гэж онцлогоо сорно. Тэрний одоо бараг 20-30% нь бол хавдартай улсуудаас үйлчлүүлдэг юм байна. Монголоос. Тэрнийг ингээ бодглохлоор бол бас бидэнд эмзэгэл сонсогдож байна. Одоо бид нар энэ өсөн нэмж байгаа энэ хэрэгцээгээ дагаад ерөөсөө зайлцаа байхгүй бид нар бол эмнэлгийнхаа тоног барилгыг өргөдгөж томруулах шаардлагатай. Тэр олон улсуудын чинь зарим нь ч гэсэн бид нар авч үлдэхийн тулд энэ эмнэлгийг томруулах хэрэгтэй байна шүү. Бидний эмчилгээ үйлчлэгээ хаалгаыг бол муулж ард түмэн маань холсонтой яваад байгаа юм биш юм байна лээ. Яагаад гэвэл би түрүүн яриандаа дурдсан тийм ээ. Тэр Анаам эмнэлгийн одоо хаалгааны дараах нас баралт манай эмнэлгийн нас баралттай ер нь ойролцоо байна. Хэдийгээр тэдний улс манайхаас эдийн засгийн хувьд 40 дахин чадвартай гэж би уншиж ирсэн байна. Тийм байсан ч гэсэн бид нар бол энэ хэмжээнд ажиллаж байгаа гэдэг бол бас бидний амжилт. За үг хэлсэн эмч нар хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхэд байрны хүрэлцээгүй дутмаг байдал гол бэрхшээл үүсгэж за мэс заслын хүлээгдэл буурахгүй байх үндсэн шалтгаан болж байгаа төдийгүй мэс заслын хит ачаал нь халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсгэж байгааг анхааралтай авч ажиллах хүслээ. Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай цөмийн энерги ашигладаг цорын ганц эмнэлэг, цорын ганц объект болох тус төв эмнэлэг тойруулаад хувийн хвшлийн байгууллагуудын барилга байшинд хашигдаж баруун талаас ганцхан орц гарцтай болсон хүнд өвчтэй хүмүүсийг чирэгдүүлэх төдийгүй болзошгүй гамшиг аюулаас сэргийлэх яаралтай тусламж авах бүхий л боломжийг хаасныг хэлж байна. Эмч ажилтнуудын үгийг сонссны дараа байнгын хорооны дарга гишүүд байр суурь илэрхийллээ. Өнөөдөр мөөгөнцөрт идэгдсэн ийм барилга дотор
одоо манай хавдар судлалын үндэсний төв хагалгаа операционны ажил хийгээд сууж байгаа нь бол үнэхээр одоо харамсалтай. Бидний одоо үнэхээр Монгол хүний эрүүл мэндийг Монголын төр засаг хариуцдаг, Монголын төр засаг шийдвэрлэж өгөх ёстой ажил мөн юм бол энэний төлөө бид нар бол одоо ажиллах ёстой байна. Тийм учраас өнөөдөр улсын хурлын гишүүд ажлын хэсэг гаргаад өнөөдөр энэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцж Монгол Улсын их хурлын чуулган эхлэхэд бид одоо энэ хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа Монголд бол ер нь хавдрын өвчлөлийн чиглэлээр одоо болж байгаа асуудлаар Монголын төр засаг ямар шийдвэрүүдийг ямар бодлогыг гаргах юм бэ гэдгийг одоо ерөнхий сайд асуулга тавьсан. Энэ асуулгын хариу бол 4 сарын 5-ны чуулган эхэлсний дараа яригдана. За бид нар бол зөвхөн улс төрчид биеиндээ одоо болж байгаа асуудлыг яриад суух биш. Энэ асуудлын гарцыг яаж шийдвэрлэх вэ гэдэг арга замыг ирж харах ёстой гэж ойлгож байна. Тийм учраас энэ одоо гарцыг хаана энэ асуудлыг шийдвэрлэх юм бол төр яг ямар үр хүлээж ямар бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх вэ гэдэг одоо ийм асуудлуудыг хөндөж бид байнгын хорон дээрээ ярина. Дээр нь Улсын хурлын нэгдсэн чуулганаар шаардлагатай бол тогтоолын төсөл оруулна. Монгол Улсын засгийн газарт яг энэ чиглэлээр саналаа хөрвүүлнэ. За гарц шийдлийн талаар одоо тодорхой хариуг одоо байнгын хорооны гишүүд бие дагаа шийдчих боломж бол байхгүй. Гэхдээ гарц шийдэл байна гэдэг саналыг улсын хурал дээр засгийн газарт эрүүл мэндийнхээ яамтай хамтраад оруулаад ямар процедур, ямар хуулийн одоо дагуу шийдэх ёстой бэ тэр жишгээр нь яваад ирнэ шийдэгдэх байхаа гэж ингэж найдаж байгаа. Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажилласан энэ үеэр улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга оюун хорол дагалдан ажилласан эрүүл мэндийн дэд сайд Бямбсүрэнд энэ 7 хоногт багтаан хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн урт талд хувийн хвшлийн барьж байгаа хавдрын эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах асуудлын талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд байнгын хороонд танилцуулж цаашид яаралтай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн бол эрүүл мэндийн дэд сайд Бямбсүрэн энэхүү барилгыг улсад авах судлах ажлын хэсгийн ахлагчийн хувьд хийсэн товч мэдээлэлдээ барилгыг концессийн гэрээгээр улсад авах боломжтой гэсэн санал урдчилсан байдлаар гарч байгаа талаар дурдсан. За хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан энэхүү ажлын төгсгөлд байнгын хорооны дарга гишүүд эмнэлгийн тасгуудаар явж эмчилгээ үйлчилгээний нөхцөл байдлыг харсны зэрэгцээ тус эмнэлгийн урд талд барьж байгаа 13 давхар эмнэлгийн зориулалттай байрыг үзэж танилцсан юм а.